За бүгдээрээ сайн байцгаана уу? Эргээд дараагийн бичлэгт маань тавтай байрал. За өнөөдрөөс эхлээд бүгдээрээ цаашин влогуудаар эргэж уулзах болно. Тэрс маа энэ влог маань ямар онцлогтой вэ гэхлээр Introvert Diaries буюу Introvert өдрийн тэмдэглэлүүдийн влог байгаа. Тэгээд би өөрөө яг энэ төрлийн влогийг үзэх дуртай нэгэн introvert хүн байгаа. Тийм болохоор ямар ч эхлүүлэе гэж бодож байгаад яг ямар хувь байдлаар хийх вэ гэж удаан хугацаанд бодсны эцэс зүгээр л хийхээ шийдлээ. За тэгээд эхлээд энэ бичлэгийг хийх болсон шалтгаан маань мэдээж MBTI-тай холбогдолтой. MBTI танилцуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Би ерөнхийдөө яг хувьдаа нэг тийм амар MBTI-д ач холбогдол өгдөг ч юм уу тийм хүн биш л дээ. Гэхдээ амьдарч байгаа нийгэм маань өөрөө солонгос буюу солонгосчууд ерөнхийдөө бол MBTI-д үнэхээр ач холбогдол өгдөг. Зүгээр таарсан анх танилцж байгаа хүнтэйгээл шууд MBTI чи юу вэ? Бараг яг үнэ хэлээд нэр чи юм бэ гэж хэлэхээс өмнө MBTI чи юу вэ гэж орж ирдэг. Тэгэд би энийг бас нөгөө солонгосчуудтай харилцаж байгаа нэлээд мэдэрснийхаа дараагаар өөрийнхөө MBTI-г 2 удаа тест хийж үзээд хоёулын дээр нь INFJ гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол introvert. INFJ MBTI-тай хүмүүсийн гол одоо хідэн онцлог байна л да. Тэднэр нь юу вэ гэхлээр ерөнхийдөө нэлээд гүн бодолтой, философиг хэрэгцүүлж амьдралын утга учирыг хайдаг. Би ерөнхийдөө сүүлийн хэдэн жил жоох иймэрхүү талтай хүн болоод байгаа. За хоёрт болохоор зүүн савин өндөр бусдыг сайн ойлгодог ийм хүмүүс байх нь байна. Тэгээд хүмүүсийн бодоо сэтгэл хөдлөлийг анзаарахтай гаргууд за мөнхийн нэгэ юу мэдэрч байгаа шууд мэдэрч сайн сонсогч байдаг гэж гарч ирж байна. Гэтэ яг энэ дээр мэдээж 100% ийм гэж бол өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол хичээдэг. За тэгээ бусдад туслах нийгэмд өөрчлөлт авчрах хүсэлтэй. Анх бол би ерөөсөө ийм хүн байгаагүй. Ер нь бол надад бусад хүмүүс хэрхэн боловсрож, хэрхэн яаж амьдрах, ер нь бол нэг хамаатай санагддаггүй байсан өсвөр нас хүртэл. Гэтэ сүүлийн үед бол би нэлээд жоохон хүмүүст туслах хүсэлтэй болсон, нийгэмд өөрчлөлт авчрах хүсэлтэй хүн болоод байгаа. Тэгэхээр энэ бол ялцчгүй надтай таарж байгаа. Тэгээ энэ дээр гарч ирэнгүүт ихэнх INFJ хүмүүс нь сэтгэл зүйч, эсвэл багш, зохиолч, нийгмийн идэвхтэн гэх мэт хүмүүсийн сэтгэл санаа нөлөөлж өөрчлөлт хийдэг ажил сонгодог. Тэр магадгүй ийм болсон шалтгаан маань зүгээр миний багш гэдэг ажилтай холбогдолтой байж магадгүй байх. За тэгээд дөрөвт болохоор ганцаараа байхыг илүүд үздэгч дотны хүмүүстэй тууш наанддаг. Энэ бас миний сүүлийн хэдэн жилд нэлээд надад орж ирсэн зан чанаруудын нэг. Ер нь бол олон нийтийн ямар нэг арга хэмжээнд олон хүмүүстэй харилцаад ингээд явахаар бүр үнэхээр их ядардаг болсон мэлээ. Тэгээд хит чанга дуу чимээ тиймэрхүү юмнаас нэлээх ядраад байдаг болсон. Би ч уг нь багаасаа ийм хөгжимтэй аягүй ойр өссөн. Тэгээд сүүлд одоо электро бүжиглдэг байсан гэхээр уус ойлгомжтой шүү дээ. Нэлээх ийм байж агаад. Тэгээд бас яг бакалавра төгссөний дараагаар ер нь бол яг иймэрхүү болж өөрчлөгдөж эхэлсэн. За тэгээд хамгийн гол нь ганцаараа байхыг илүүд үздэг мөртлөө ойр дотны хүмүүстэй илүү одоо үнэнч халамжтай байдаг. Тэр би энийг бол яг үнэн гэж бодож байгаа. Би яг өөрийгөө INFJ-тэй нэлээд дүүцэж байгаа гэж бодож байгаа. Яа тэгэхээр одоо надтай нэлээд дотн те эргэн тойрны найзууд маань, заагч, ах нар маань гэдэг ч юм уу, найз залуу маань. За иймэрхүү хүмүүс бол намайг introvert гэдэгт бол жоох ирээлцдэг. Яагаад вэ гэхээр би бол ингээд байнга инээлгдэг. Уг нь ийм амар хөвгөлтэй үнэлтэй. Гэхдээ би яг хит дотны биш хүмүүстэйгээ юм ярилцаад эхлэнгүүд ялцчгүй ийм хаалттай хүн. Тэгэд энэ бол надтай нэлээд дүүцэж байгаа юм шиг санагддаг. За тэгээд төгсгөлийнх нь болохоор гүн ухаантай мөртлөө бүтээл сэтгэлгээтэй гэж надад чат GPT хариулж ил л та. Тэгэхээр би бол өөрийгөө нэг гүн ухаантай хүн гэж бол хэлэхгүй. Гэхдээ би ерөнхийдөө бол нэлээд бүтээл сэтгэлгээтэй гэдэгтэй бол санал нийлж байна. За тэгээд ихэвчлэн ийм хүмүүс урлаг, уран зохиол, философи, сэтгэл зүй гэх мэт сэдвэр сонирхолтой яриа өрнүүлэх дуртай гэсэн байна. Энэ бол магадгүй аах. Гэхдээ би бол нэг тийм айхтар уран зохиол уншдаг ч юм уу тийм хүн бол ерөөсөө биш. За тэгээ нэмэлтээр шинэлэг санаа гаргахтаа сайн гүн үнцгийн ухаарлалтай байдаг. ChatGPT бол ингэж хариулсан байна. Тэгээ би шинэлэг санаа гаргахад ер нь бол өөрөө маш их дуртай. Би өмнө нь маш олон газруудад яг ийм ажилтан хийж үзсэн. Яг хүмүүсийн доор ажиллах гэсэн үг л дээ. Хүмүүсийн доор одоо энэ ажлыг хий гэхэд би тэр ажлыг хийдэг ч юм уу. Ийм ажил би айгүй олон удаа хийж үзээд би хизээч тэр ажлуудыг хийж явахдаа өөрийн гэсэн сэтгэл мэдрэмжтэй нэг тийм
үр дүнтэй үр өгөөжтэй байдлыг огт мэдэрч байгаагүй. Ер нь аль надад маш асар сонирхолтой байдаг байсан. Тэгээд сүүлийн 3 жил яг өөрийнхөө бизнесийг эхлүүлээд яг энэ дээр өөрөө яг удирдахчаар ажиллаад хүмүүсийн хийх зүйлийг нь одоо сэтгэж гэх юм уу? Ийм ажил хийж байгаа надад үнэхээр сонирхолтой байдаг. Тэр чинь сүүлийн үед YouTube хийж эхэлсэн маань ч гэсэн надад бол маш сонирхолтой байдаг. Яагаад тэгэхээр эн чинь шин санаа гаргах салбар шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол бас надтай ерөнхийдөө таарж байгаа юм шиг санагдаад байгаа. За тэгээд INFJ хүмүүсийн давуу талаа гэдэг нь харах юм бол идэвхтэй сонсдог, бусдын асуудлыг ойлгож дэмжлэг үзүүлдэг. Энэ бол би сүүлийн үед ер нь сонсогч байх гэж нэлээд хичээж байгаа болохоор надтай нэлээд таарж байгаа. За тэгээд шийдвэртэй алсын хараатай буюу том зургаар сэтгэж стратеги боловсруулах чадвартай. Ер нь бас байж магадгүй. Би ерөөхдөө яг тийм аль нэг зөвлөгийг өмнө нь болохоор хурдан газ үр дүн гараа гэдэг ч юм уу ингэж айгу их яардаг байсан маа сүүлийн үед ерөөхдөө 3 жилийнхээ дараах ажлыг одоо төлөвлөж эхэлдэг ч юм уу ийм байдлаар өөрчлөгдөд байгаа. За тэгээд гуравт нь болохоор давуу талын 3 дахь нь нийтж боловч сонгомол гүн гүнзгий харилцааг эрхэмлдэг. Би ерөнхийдөө өсвөр наснда бас нэг иймэрхүү байгаа гэж магадгүй. Гэхдээ сүүлийн үед одоо ингээд том болоод эргээд бодоод үзэхээр үнэхээр гүн гүнзгий харилцааг би эрхэмлдэг. Жишээлх юм бол одоо үерхлийн харилцаан дээр ч гэсэн аль болох бие бинийгээ ойлгож урт хугацаанд тэр хүнтэй харилцаа тогтоох чин хүсэлтэй тий урт хугацаанд тасралтгүй харилцаатай байх хүсэлтэй ч юм уу. Ерөнхийдөө иймэрхүү зүйлүүдийг бас анзаараад байгаа. За тэгээд сайхан сэтгэлтэй инэрэнгүү бусдад туслах хүсэлтэй гэсэн хэсэг байгаа. Энэ бас том болоод ерөнхийдөө нэлээд их сэтгэлд маань бадрж байгаа хэсгүүдийн нэг. За тэгээд зорилготой үнэнч буюу өөрийн үнэт зүйл зарчиндаа тууштай байдаг гэсэн агуулга орж ирсэн байна. Магадгүй байх. Яг би 100% өөрийгөө ингэж хэлэхгүй ч гэсэн ерөөхдөө нэг 50% орчим байх гэж бодож байна. За тэгвэл INFJ хүмүүсийн сул тал нь болохоор хит өндөр стандарттай. Өөрийгөө болон бусдыг төгс байлгахыг хичээдэг. Энэ ерөөхдөө нэр яг үнэхээр сул талуудын нэг байх. Жишээлх юм бол надад өөр хүний хийж байгаа постэр, видео гэдэг ч юм ийм юмнууд жоохон таалагддаггүй. Яг өөрөө хийхгүй бол ерөөсө болдоггүй. Тэгэд энэ нь одоо яг хүнтэй хамт ажил хийх, тэ эсвэл найз залуудаагаа хамтдаа гэрээ цэвэрлэх гэдэг ч юм уу ийм юм дээр аюу хэцүү өөрөө хийчих гэдэг талтай. За тэгээ сул талуудын хоёр нь болохоор хит их ачаал авах хандлагатай буюу өөрийн хэрэгцээг үл тоомсорлож бусдын төлөө их ажилдаг. За яг энэ бас магадгүй байж магадгүй. Ерөнхийдөө би хит их ачаалалтай байх өөрөө аюу дуртай. Асар завгүй, ерөөсөө зүгээр суух сүүлийн жилүүдэд асар дургуус. Яа тэгэхээр би тэр өсвөр наснда хангалттай цаг зүгээр сууж гадуур явж ч юм уу те иймэрхүү хэрэгцээгүй цаг өнгөрөөсөн гэж өөрөө дүгнээд байгаа. Тийм болохоор ачаал авах дээр бол би үргэлж аз жаргалтай байдаг. Ачаалтай байхдаа. За тэгээ сэтгэлээ барих хандлагатай гинэ сул тал нь. Бусдад хитэх санаа тавьч өөрийн мэдрэмжийг дарах үе бий. Энэ ерөөхдөө бас магадгүй байх. Ер нь яг өөр төр маань ажиглагддаг нэг юм юу гэхээр том хүмүүсийн өдөөс ерөөсөө үг хэлж чаддаггүй. Энэ магадгүй нөгөө нэг имээтэйгээ өссөн болохоор яг том хүн гэж бод гэдэг ч юм уу те бити хүний өдөөс юм ярьжий гэд хит юм чимээгүй болцсон юм шиг надад ер нь одоо өөрөө бас жоохон том хүн болоод болохоор ингэ санагдаад байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө мэдрэмжийг үл тоодог мөртлөө бусдыг гомдоочихгүй тулд бусдад ямар нэгэн өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлдэггүй ч юм уу. Ерөөдөө ийм зан чанар ялцчгүй INFJ дээр байдаг юм байна. За тэгээд энэ хүмүүсийн бас сул тал нь болохоор ганцаардмал байдалд орох магадaltaй буюу хүн бүрийг өөртөөгөө адил гүнсдэгдэг гэж боддог тул ойлгомжгүй санагддаг. За энийг бол би үнэхээр сайн мэдгүй надад хэзээ ч юм ажиглагдаж байгаагүй. Тэгэхээр ямар ч ийм сул талуудтай юм байна л да. За тэгээд INFJ хүмүүст ямар мэргэжил тохиромжтой байдаг вэ гэсэн чинь INFJ хүмүүс утга учиртай, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах ажил дуртай, дараах мэргэжлүүдэд хамгийн тохиромжтой. За нэгт орж байгаа мэргэжлүүд нь болохоор сэтгэл судлаад зөвлөх буюу хүмүүсийн асуудлыг ойлгох сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх дуртай. Хоёрт бол багш профессор, оюутан сурагчдад урам зориг өгч шинэ мэдлэг түгээхийг хүсдэг. Энэ бол миний мэргэжил. Тэгээ би ирээдүйд ч гэсэн ерөнхийдөө доктор амаасныхаа дараагаар профессор болох гүн мөрөөдөлтэй байгаа. За тэгээд гуравталаараа зохиолч яруу найрагч гүн гүнзгий бодлоо үгээр илэрхийлэх чадвартай. Би бас яг юм зохиолч болох хүсэл бас байдаг. Зохиолч болохгүй маа гэхэд ямар нэгэн ном бичих ч юм уу ийм сонирхол бас надад байдаг болохоор магадгүй ийм мэргэжил INFJ хүмүүстийг тохирох байх. За дөрөвт нийгмийн ажилтан сайн дурынхан бас болдог гинэ. Тэгэхээр бусдын сайн сайхны төлөө ажил хийх хүсэлтэй хүмүүс. Тавт судлаач эрдэмтэн нийгэм боловсрол шинжлэх ухааны салбар шин санаа гаргах дуртай.
Би бас өөр дээр бас сүүлийн нэг семестрт ажилласан л та. Сүүлийн семестрт боловсролын эдийн засаг гэдэг хичээл дээр судалгаа бичих болоод тэгээд ямар судалгаа бичвүү гэж аваад би хотын хүүхдүүд болон Монголд маань хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн математикийн эсвэлтийн ерөнхий шалгалтанд нөлөөлж байгаа зүйлийг нь одоо education background байж болж байна. Family background тэг эцэг эхийнхээ цалин гих мэтчлэг эдгээр зүйлүүдийн хоорондын уялдаа холбоог нэг судалж үзсэн. Тэгэд энэ надад бүр үнэхээр сонирхолтой санагдсан. Монголд ч жоод хэрвээ яг ийм судлаачаар ажиллах болох юм бол энийг бүр яг гүнзгийрүүлж хийвэл зүгээр юм байна гэж аюу бодсон байхгүй. Тэгэхээр магадгүй ийм ажил бас нэлийн тохирох юм байна. За тэгээ урлагийн чиглэлийн ажил гэж шүү. Дизайн, уран зураг, хөгжмийн салбарт бүтээлч авъя сте. Энэ бас байж магадгүй. Ер нь бол миний багш болохоос өмнөх үндсэн гол зорилго маань бол урлагийн салбар байсан. Жүжигчин найруулагч болох хүсэл мөрөөдөлтэй байлаа. Тэм болохоор ийм мэрэгжил бол яг л тохирох байх. Тэр INFJ хүмүүс байх юм бол эдгээр мэрэгжлүүдээс сонгож үзүүлээс айгүй зүгээр ах гэж бодож байна. Дараах нь INFJ хүмүүс бусадтай хэрхэн харилцдаг вэ гэсэн чинь өөрийгөө бүтэн зориулах хандлагатай, тууштай хайрладаг хэн нэгнийг. За гэхдээ эхэндээ сэтгэлээ нэхэс болгоомжилдог. Энэ бол ерөнхийдөө яг үнэн баг. За найз нөхдийн хувьд бол цөөхөн ч гэсэн чанартай нөхөрлөлийг эрхэмлдэг гинэ. Энэ гэхдээ яг үнэ. Одоо яг найзуудынхаа тоог нийлүүлээд бараг нэмээд авч үзэх юм бол 10ч бараг хүрэхгүй дээ ер нь бол. За ажил мэргэжлийн хувьд болохоор бусдын төлөө ажиллах хүсэлтэй, багийн тоглогч боловч бие даан ажиллах дуртай. Энэ гэхдээ үнэхээр үнэ. Бусдын төлөө ажиллах хүсэл маань байдаг. Гэхдээ бие даан ажиллах дуртай буюу хэн нэгэн миний хийх зүйлийг гаргаж өгөх юм бол би яг тэр ажлаас ямар нэгэн урам зориг, таашаал огт мэдэрдэггүй. Гэхдээ өөрийнхөө хийх ажлыг төлөвлөж хийх юм бол тэр нь надад илүү сонирхолтой. Бүр үнэхээр сонирхолтой байдаг. Би бол ажил их өөрөө их дуртай болохоор энэ бол яг үнэ юм шиг байна. За тэгээд INFJ хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ гэсэн чинь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх буюу бусдад гэж санаа зовх оронд өөрийн мэдрэмжийг ч бас хуваалцах хэрэгтэй гинэ. За хоёрт хэдих ачаал авахгүй байх. Өөртөө амлалт өгөх, өөртөө үгүй гэж хэлж сурах. Тэгэхээр одоо чинь ямар нэг шинэ ажил эхлүүлж байгаа тохиолдолд үгүй гэж хэлж сурах ч юм уу иймэрхүү юм шиг байна л да. За тэгээ өөрийгөө ойлгох, өөрийн давуу болон сул талдаа дүгнэлтэж өөрийгөө хөгжүүлэх. Сул талаа ойлгох ер нь бол сүүлийн үед надад бас аягүй чухал санагдаад байгаа. За тэгээ бусдын санааг хит их бодохгүй байх буюу oh my god бүгдийг баярлуулж чадахгүй гэдгээ үлэн зөвшөөрөх. Энэ гэхдээ бас үнэ шүү. За тэгээ уян хатан байх буюу төгс төгөлдөр байх гэж хичээхээс илүү өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах. Яг үнэ. За тэгээ дүгнэлт нь болохоор ийм байна. INFJ бол инэрэнгүй, ухаалаг, зүүн совинтой гүн гүнзгий бодолтой хүмүүс. Тэд бусдад туслах хүсэлтэй бөгөөд утга учиртай амьдралыг хөөхийг ирмэлцэлдэг. Гэтэ хит их ачаал авах, сэтгэл хөдлөлөө дотроо хадгалах нь сул тал нь болдог. Тиймээс INFJ хүмүүс өөрийгөө ойлгож зөв баланс олох нь чухал юм аа гинэ. За мөн хэрвээ та өөрийгөө INFJ гэж бодож ивэл өөрийн давуу тал болон сул талуудаа ойлгож өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаараарай. За ер нь бол надад ийм хариу ирж чинь ChatGPT-гээс. Тэгэхээр ер нь бол миний яг өөрийн INFJ MBTI-тай маань нэлээд төстэй. Тэр өөрийгөө INFJ гэж дүгнэхэд ерөөхдөө хангалттай гэж бодож байна. За тэгэхээр эхнийхээ бичлэг дээр зүгээр яг өөрийнхөө зан чанарын тухай илүү их ярьчихлаа. Тэгэхээр дараа нь бол яг влогоор орох болно. Яг влог болоод тэгээд эдгээр introvert diaries бичлэгүүдтэй маань хамт байгаарай. Өнөөдрийн бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Дараагийн хав бичлэгээр олцгаая.